За энэ хот тосгоны хэцүү байдлын тухай хуулийг бол дэмжихгүй байна. За хэдүүлээ нэг тоол ингээд баг, сум, тосгон. За ингээд аймгийн төв одоо хот гэж үзэх юм уу яах юм те. Ингээд тэгэд нийслэл дотор ингээд баахан хот, орон нутгийн чанартай хот, улсын чанартай хот нийслэл гэдэг. Хэдүүлээ нэг баахан юм нэмдэг. Тэгээ одоо бүр баахан хотын дарга нар нэмсэн шинээр ингээд бас л ингээд хотын дарга нар хотын соёологдаг багт ингээд баахан дарга нар. Гэтэл бидний хувьд энэ төсвөө хэмнээ. За энэ сумаач цөөлий гэдэг ингээд яриад идэг. Яг ийж байгаа үйлдэл маань эсэргээр байгаа. За ойлгомжтой хот тосны тухай хэцүү байдлын тухай хуулийн дээр асуудлууд ярьж байна. За аймгийн төв хот. За хот нь одоо ямар хэцүүтэй байх юм. За татвараа авдаг өөр эрхтэй бай. За бүр ингээд цаашлаад ярьж байна л да босоо томилгоонуудаа одоо бас өөрсдөө томилдог бай гэдэг. Үгүй шүү дээ. Чи өөр хөлтэй шүү дээ. Гээд ингээд зөндөө асуудлаа дараараасаа гарч ирж байгаа. Тэгээ өнөөдөр хэвтүүлээ ингээд энэ хуулийн хэрэгжилтийг одоо нэг жилээр хойшлуулъя гэх ингээд яриас өчдөг. Энэ бол өрөөсөө өчнгөө болох хэрэгтэй. Одоо дүүрэг ажиллаа хийж л байгаа шүү дээ. Тамгаа бариад ирэх хэмжээнийхээ хүрээний бүх л асуудлаа шийдвэрлээд явж байгаа шүү дээ. Хот болохоор сайхан болчихно гэж бодчихлохгүй шүү дээ. Тэгэхээр энэ байдлаас одоо салах ёстой. Одоо 30 хэдэн жил бид нэр ингэж ярьлаа шүү дээ. Тэгээ энийг бол дэмжихгүй байна. За ингээд татвартай холбоотой асуудал ярьж байгаа. Яг үн чанартай татвар нийслэл тусдаа татвар аваад эхлүүл бидний татварын одоо энэ хууль чи яах вэ? Энэ нэгдсэн төсөв чи яах вэ? Гэвэл бас л зөндөө асуудлууд яригдчих эхэлнэ. Тэгжээд л иргэд маань одоо бас юу ярьж байгаа вэ те? Энэ татвар чин замраагаа алдлаа. Татвар гасна гэсэн яасан бэ? Ингээд нэмээд бид нар одоо сүүлдээ улсын нийслэлийг ч орж чадхаа байлаа гэдэг өдөр нутгийн иргэд маань л маш их одоо энд дургуцж шин. Тэгэхээр нэг юм өөрчлөнө гэж ярихаараа татварын асуудал яригддаг. Тэгэхээр энэ хуулийг бол дэмжихгүй байгаа. За яг өнөөдрийн байдлаар ингээд 43 хот, 4 дагуул хот гэж хэдэн үнэтэй байлээ бид нэр те. Тэг өнөөдрийн дарга энэ одоо хотоороо бид нар сайжирдаг бол сайжруулахаар л байна шүү дээ. Тийг сайжрахгүй л байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол дэмжихгүй байгаа. Тэг энэ дээр одоо та бүхэн хариулт өгөөч. Энд яагаад ийм байдал ингээд орчих вэ? Ийм болчоор ингээд яг юу нь сайхан болчих гээд байгаа юм. Тодруулна. За хотын дарга гишгээгийн хотын захирагч гишгээгийн Нямбатар дарга 4 номерын микрофон. Тэг жаргал цагаан гишүүний асуултанд хариулъя. Одоо бол зөвхөн нийслэл Улаанбаатар хот нийслэлийн иргэдэд үйлчилгээнээс 2 хүртэл хувийн татвар авч байгаа. Өөрөөр хэлбэл гадны ирсэн жуулчид, ресторан, зоогийн газраар үйлчлүүлсэн дээр нийслэл хотын татвар гэж өгч байгаа. Таны сонгогдсон Баян-Онгор аймгийн төв хэрвээ энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар аймгийн төв нь Баян-Хонгор хот болвол нэгдүгээрт хотын татвар гэдэг ийм үйлчилгээнийхээ татварыг хурааж авах эрх зүйн үндэс бүрдэнэ. Хоёрдугаар та засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж ийм чиг үүрэг хот суурингийн чиг үүрэг хоёрын заагийг би бас түрүүн ярихад та байгаагүй баха. Юу гэхээр өнөөдөр бид нар 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш хот суурин газрын зохион байгуулалтыг энэ 33 жилийн хугацаанд хийгээгүй. Дарга нарын хувьд давхардл үүсэхгүй. Жишээлбэл нийслэл дээр 215 засаг дарга байгаа. Хороодын засаг дарга нар, дүүргийн засаг дарга нар, нийслэлийн засаг дарга нар. За энэ бид нар 14 хоттой болсон тохиолдолд 204 хорооны засаг даргаыг одоо хороог татан буулгана. За нэмээд 9 дүүргийн засаг дарга гэдэг энэ оронтойг 14 хот руу шилжүүлээд өөрөөр хэлбэл нөгөө засаг дарга гэдэг 210 хэдэн оронтой 14 хотын дарга болж өөрчлөгдөнө. Энэ зөвхөн нийслэлийн асуудал биш. Энэ бүх сум суурин газруудын асуудал. Суурин газрууд хот тосгон болж шилжснээр инженер хангамжийн төв, инженер хангамжийн шугам сүлжээнд холбогдох дэд үтсийн сангуудтай болно. Өнөөдөр Монгол улсын хувьд байгаа 330-аад сумаас
яг төвлөрсөн инженер хангамжийн сургамж хөлзөөнд холбогдсон сум одоо 30 хүрэхгүй байгаа гэж би харж байгаа. 21 аймгийн төв одоо хагас холбогдсон байгаа. Цөөн хэдэн сумын төв ариутгах татварга усан хангамжтай байгаа. Бусдууд нь яг засаг захиргаа нутаг дэвсгэргээ нэгжээрээ сумын төв нь ямар нэгэн дэд үтэц юмд холбогддог байгаа. Тэгэхээр бид нар энийг өөрчлөё. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чигүүргийг тэр суурин газарт нь зарим чигүүргүүдийн шилжүүлээ, татвараа хурааж аваа, түүнийгээ захиран зарцуулаа, дэд үтсээ татаа, иргэддээ хоцорон газрын үйлчлэгээ үзүүлээ, хог шатаах, хог цуглуулах төв хүртэл байхгүй байна. Энийг шийдэх гэж энэ тосгоны хуулийн уг нь гол суурь концепц хийгдсэн юм аа.